За сайн бацгаана уу? Favorite байна. За би өнөөдөр та бүхэнтэйгээ шинэ мэргээр уулзъя гэж бодлоо. За тэгээд энэ мэрэг нь болохоор за та нарт маань ирж байгаа аз ивэл юу вэ тий? Хорвоортноос ямар бэлэг ивэлүүд та нарт маань ирж байгаа вэ гэдгийг ийм сэдвтэй мэрэг хийе гэж бодлоо. За тэгээд сайн харж агаад группээ сонгоод хэдүүлээ уншилгаа эхлэе. За эхний групп маань ийм ногоон чулуу, ногоон хараалаг ийм чулуу байна. За эсвэл энэ цэцэгтэй ийм ногоонгийн энэ картыг сонгол энэ нэгдүгээр групп. За хоёрдугаар групп маань энэ чулуу. За эсвэл энэ карт. За тэгээд сүүлийн групп маань энэ цэнхэр чулуу. За эсвэл ийм сартай энэ картыг сонгодвол ингээд сонгоод тэгээд айл хамгийн таалагдж байгаа группээ сонгоод уншлагаа хүлээн авч үзээрэй. За тэгээд хэдүүлээ хоёрдугаар группийнхаа уншлагаас эхлэе. За хоёрын нэгдүгээр группийнхаа уншлагаас эхлэе. За нэгдүгээр группийнхан маань энэ ногоон чулууг сонгосон. За эсвэл энэ картыг сонгосон байгаа. За бүгдээрээ уншлагаа эхэлнэ. За уншлагаа эхлэх өмнө хэдүүлээ за ер нь амьдралынх нь аль талбарттэй ямар аз ивэл ирэх вэ гэдгийг наацаашаа эхлээд хайж үзье. За ингээд 10-р гэр сар. За тэгээд номын орд гарч ирсэн байна. За тэгэхээр энэ группийн хүмүүсийн маань хувьд 10-р гэр бол одоо ажил карьерийн талбар, за олонд танигдах, хүндлэгдэх, шагнал авах ч юм уу тий. За иймэрхүү үйл явдлууд болно. Тушаал дэвших байж болно. За ерөөсөө л бусад хүмүүс одоо нийгэмд амжилтыг юу гэж хардаг тий. Тэр болгон дээр аз ивэл ирэх нэ. За тэгээд энэ ингэж аз ивэл ирснээр л танд өөр чинь одоо маш юм одоо сэтгэл хангалуун байх болно та энэ дээрээ. Одоо сэтгэл санааны хувьд маш юм гоё таатай, өөдрөг, хацтай ийм үйл явдлууд бол өрнөхнэ гэж бол харагдаж байна. Тэгээ гол зүйл маань бол тэ энэ юуроос ажил карьер, за эсвэл одоо сурдаг хүмүүсийн хувьд сурлага хөдөлмөр тэ сургуулаа амжилттай төгсөх бас байж болно. За ийм зүйлсүүд бол харагдаж байна. За тэгээд хэдүүлээ яна тэр картнасаа тодорхой мэдээлэл авъя. За группыг сонгосон хүмүүс юм. Ирж байгаа аз ивэл нь юу вэ? За маш их одоо шаналж исэн таны бүр ингээд маш их туйлдуулж ядрааж исэн тийм зүйлэл тэр зүйлээ би ч чадахгүй юм байна да бууж үгүй дөө болидоо гэж бодож исэн тэр зүйл дээр нь аз ивэл ирэх гэж байгаа юм байна. Тийм ээ. За өмнө хийж агаад юу яагаагүй гэдүүлээ амьдралд олоогүй ч гэдэг юм уу дахиж эхлэх гэж байгаа ч юм уу одоо нэг за визний хариу мариу бас байж болох юм. Өмнө нь ингээд южсэн та зорж исэн тэгсэн чинь тэрэн дээр ингээд хаалт ирсэн. Тэгээд одоо ямар нэгэн зүйлд зөвшөөрөл авах ч юм уу тий танд ингээд танаас ингээд хамаарахгүй юм зүйл тийм бусдаас шалтгаалсан тийм зүйл байсан байна. Тэгээд энэс болоод нэлээдгүй шаналсан, нэлээдгүй санаа зовсон, жилээсэн, шүн нойрхгүй хоноол тий. За би ингээд чадахгүй юм байна да яах вэ гэл нэлээдгүй санаа зовсон. Тэгээд зарим хүмүүсийн хувьд бүр одоо биений өвцөн байж болно тий энэ зүйлээс болж. За ийм байдал харагдаж байна.
За энэ дээр нь тийм тэгээд энэ зүйл дээр л Аз ивэл ирж байгаа гэсэн үг. За тэгэхээр тэрний өгж байгаа юм бэ гэх юм бол одоо ямар нэгэн зүйл хүсэлтэй хэлсэн байсан тэр нь болохгүй байсан бол энэ удаад болох ч юм уу тийм. Энэ зүйлээс олж бүр нэлээд шаналсан байгаа даа. Эсвэл одоо нэр төрдөн сэв суусан байж болно тийм. Нэр төрдөн сэв суусан байж болно. Тэр нь ингээд буцаагаад одоо ингээд таны тал шийдэгдэх ч юм уу. Тэрнээс болоод маш их шаналж исэн. Ийм байдал харагдаад байна. Тэгээ зарим хүмүүсийн хувьд болохоор бас мөнгө төгрөгтэй холбоотой асуудал байж болно. Тийм мөнгө төгрөг одоо зээл мэйл хөдөлтөд бүтггүйсэн ч юм уу тийм. За ийм байдал харагдаж байна. За хэвлээ зөвлөгөө авъя. Ямар Азивэл ирээд байна вэ? За acceptance waiting гэсэн карта энэ дээр zero. За тийгээр энэ дээр юу гэж гарч ирсэн байна л да. Ажил карьер гэж яриад байсан. Тэгсэн чинь энэ дээр юу гарч ирсэн байна? Төлөв гэрлэлтийн хөдөр гарч иржээ. За тэгэхээр гэрлэлтэн дээр болохоор өмнө нь одоо юу яасан байсан ч юм уу харилцаагаа тасалсан байсан хүнтэйгээ буцаж нийлэх ч юм уу тий. За ийм зүйлүүд бас байж болно. Одоо хормоо их ч юм уу тий. Тэгээд энэ хормоо хийж байгааг бол ингээд хүн болгоо ингээд харж тий. Тийм ингээд бусдад ингээд харагдах байх ийм зүйл. За тэгээд өнгөрсөнд болсон зүйлсүүдийг ингээд хүлээн зөвшөөрөөд тэгээд хүлээн зөвшөөрч чадсанаар дараагийн ингээд зүйлсүүд маань ирэх болно. Тэгээ өнгөрсөнд тэгдэгч байж, ингэхгүйч байсан ч гэдэм үү тий. Ингэсэн бол би тухайн үед ингээд болчих байсан ч гэдэм үү. За иймэрхүү одоо зүйлсийг өөртөө ярихаа болоод за нэг тийм юм болсон. Одоо би юу чадахгүй яах вэ гэд ингээд жоох ингээд өөдрөг байгаад гэх юм бол номын ордынх нь өөрөө маш өөдрөг хүмүүс байдаг тий. Тэгээ сэтгэл санаагаар өөрийгөө аягүй дэмжиж ингээд өгөх юм бол Аз ивэл ирэхэд бол маш ойрхон байна гэж бол гарч ирж байна. Тэгэд өөрийнхөө одоо энэ дээр ингээд харангууд аюу тийм ингээд сүрэг утгатай картууд байгаа байхгүй одоо сүрэг гэдэг нь болохоор заасаа болохгүй бүтггүй за би чадахгүй мэн ч гэдэм үү. За энэ амар хэцүү мэн ч гэдэм үү. За иймэрхүү зүйлсүүд байгаад байна гэсэн үг. Тийм учраас энийгээ болоод өөрийгөө ингээд сэтгэлээрээ бие махбодороо тий өөрийнхөө бодлоор ингээд туцаагаад байхгүйгээр юу яах хэрэгтэй вэ? Энэ болгоныгоо тавьж агуулад энэ дээр энийг хүлээн зөвшөөрөөд тэгж чадах юм бол энэ хийх гэж байгаа зүйлсүүд чинь бүр ингээд энэ дээр ямар ч ингээд саадгүй явах нөхцөл нь ингээд бүрдчихэд байгаа даа. Тийм болохоор ерөөсөө юу яагаал ингэдэгч байж, тэгдэгчгүй ч юм уу тэгхийн оронд болгоно бүтээнэ гэж бодох хэрэгтэй. За энэ группийн fire буюу одоо гал махбодтой их хүмүүс их байгаа юм шиг байна. За тэгээд ингэж байгаа байхгүй манифест гэд. Ерөөс ингээд болохгүй байгаа зүйлээ биш болгохыг хүсэж байгаа зүйлсээ ингээд бодох нь чухал байна. Тэгээ манифестийн чинь гол бас юм дээр шүү дээ. Ерөөсөө хүсэж байгаа зүйлээ ингээд толгойд дотроо бодоод төсөөлөлдөхгүй. Энэ дээр болохоор энэ маань биелжгүй байвал яах вэ? Энэ хүсэл маань биелэхгүй бол яах вэ гэсэн зүйл ингээд таны толгойд илүү одоо ингээд амгаалаад байгаа байхгүй юу? Тийм учраас тийм биш одоо ингээд болохыг хүсэж байгаа тэр нөхцөл байдлаа ингээд дотлогоо дотроо ингээд бодоод тэрийгэ ургуулад тэгээ тэрнийг ингээд бүр байлцсан юм шиг бодоод тэгээ ингээд бодоод ах тусан ингээд гоё догтлол тэгээд тэр мэдрэмжээ ингээд асаах нь чухлаа. Тийм л өрөөсөө энэ зүйл чинь ингээд ядаад ахамгүй бүтнэ гэж энэ тэгээ дээрэс нь хүн одоо энэ зүйлийн талаар гоёор ярих хэрэгтэй. Болон бүтэн гэдэгт нь ингээд итгэх хэрэгтэй гэсэн ийм мессеж гарч ирж байна. За тэгээ дахиад нэг зөвлөгөө карт татъя хэдүүлээ. Time to heal, be playful гэж аахгүй тийм. Тэгэхээр энэ нөгөө бас зарим хүмүүсийн хувьд юм жоохон бие махбод нь өвдсөн хүмүүс яж магадгүй эсвэл одоо шууд утгаараа тийм эсвэл нөгөө нэг зүгээр оюун санааны амралт хэрэгтэй байгаа юм хүмүүс байж болно. Тэгэхээр бол одоогийн нөхцөл байдал сайхан ингээ өөрийгөө амраагаад гоё хөдөө тий одоо ингээ зам болж байгаа юм чинь гоё хөдөө гадаа яваад тий өөрийгөө сайхан амгаагаад эдгэх хэрэгтэй байна. Тэгээд альва зүйлсийг ингээ жоох ингээ хөнгөх ингээ хүлээж аваа жоох ингээ өөдрөг бай.
Тийм гэсэн ийм мессежүүд айгуу гарч ирж байна. Тэгээд тэгэх юм бол ингээд юмс ингээд аяндаа ингээд айгуу гоё ингээд бүтээд явчихнаа. Ингээд их санаа зовоод ах хэрэггүй гэсэн ийм мессежүүд гарч ирлээ. За тэгээд хэдүүлээ дахиад нэг шоу хайцнээ. За хилэнц гарч ирсэн байна. За мөнхрийн ард гарч ирсэн байна. Нөхөр хилэнц. За номын ордны одоо нарсаар мандалттай амар хүмүүс байж болно. Тэгэхээр та нарт маань ирж байгаа одоо ивэлтэй аз ивэл юу вэ гэдэг юм бол таныг одоо маш их шаналгаад байгаа асуудал нь тэгцэрхний энэ ингээд байх нэ. Таны тал шийдэгдэх нэ тийм учраас энийг өөртөө ингээ хурдан дуудахын тулд ерөөсөө болохгүй бүтггүй болохгүй маань бүтггүй байна гэхийнхээ оронд өөрийгөө оюун санааны хувьд ч гэсэндээ бие махбодын хувьд ч гэсэндээ сайхан хангаагаад эдгээгээд тэгээд яд болох өөртөө хөнгөн тийм мэдрэмжтэй байх юм бол энэ зүйл нь маш хурдан биелэх болно. Тэгээд өсөж байгаа зүйлсээ толгойдоо ингээл төсөөлөл бодоол манифест хийж яхад ингээд аяндаа болохоор байна. За та нартаа урьдчилгааг маань хүлээн авч сонссон маш их баярлалаа. Тэгээ дараагийн бичлэгээрээ уулзцаая. Баярлалаа. Баяртай. За 2 дугаар группийг сонгосон хүмүүс маань тавтамаар л та нар маань энэ чулууг сонгосон. За эсвэл энэ картыг сонгосон. За хэдүүлээ уншлагынхаа өмнө за та нарын маань амьдралын айл талбарт ямар зүйл дээр ингээ аз ивэл ирэхэд байна вэ гэдгийг харсан. За 2 дугаар группийг сонгосон хүмүүсийн хувьд за 70 гараг за энэ 70 билүү за энийг хараад би энэ хоёрыг жоох ялгаа 70 биш шүү энэ юу Плуто гараг байна. Тийм ээ зөв Плуто. За Плуто гараг 4-р гэр дээр за хилэнцэн орд. За тэгэхээр энэ группийг сонгосон хүмүүсийн хувьд жоохон юу байх нэ? За маш том өөрчлөлт шинжилэлт ирж байна. За Плуто гараг маань бол тэрийг үл илэрхийлж байдаг. За 4-р гэр дээр ихээр энэ гэр бүл өөрөөсөө гэр бүл маш хамгийн нандин дотно гэсэн зүйлсүүд дээр бол ирнэ. За тэгээд энэ аз ивэл яаж ирэх вэ гэх юм бол за шууд ингээл амар тийм хөнгөн ирдэг аз ивэл гэхэр л юм жоохон тэгж боддоо штэ. Тэгэхэд бол жоохон тийм биш байна. Тэрний үг байгаа юм гэх юм бол таныг эхлээд бол нэлээд жоохон сорьсон ийм үйл явдлууд бол болно. Тэгсний дараа бол энэ аз ивэл ирнэ гэж гарч ирж байна. Тэгэд энэ одоо зүйл болсны дараа ч гэдэг юм уу та өөрөө маш юм одоо дотоод хүчээ нээж илрүүлэх болно. Тийм. За маш сонирхолтой энерги гарч ирлээ. Тийм. За юу ч хэдүүлээ. Харцгаая. За 2 дугаар группийг сонгосон хүмүүст маань ямар одоо өөрчлөлт ирдэг, тэр өөрчлөлт нь ямар арга зүйн тавуулах гээд байна вэ гэдгийг харцгаая. Тэгээд илүү амьдралын одоо хувийн амьдрал дээр нэрх ийм аз зүйн юм шүү. За 2 дугаар группийг сонгосон хүмүүсийн тийм гэр бүлтэй холбоотой зүйл байна. Тэн опент гэлтэй гэр бүлийн үзэр дахиад гарч ирлээ. Тэгээд 4-р гэр минь өөрөө гэр бүлийг хэлж яадаг. Гэр бүл байр орон сууц бас байж болно. Байр орон сууцтай болъё гэж бодож байсан. Тэг гэр гэдэг чинь өөрөө шууд утгаар байр орон сууц бас байж болдог. За тэгэхээр бол энэ группийн хүмүүст бол өмнө нь юу яжээ одоо гэр бүлтэй холбоотой, хувийн амьдралтай холбоотой за нэг хүсэл байжээ. За тэр хүсэл нь билэгүү тийм зүйл болсон байна. За тэгээд энэ билэгүүгээс болоод нэлээдгүй одоо яасан
санаа зовсон санаа чилээсэн яах вэ гэж бодсон тий. За тэгсний үндсэн дээр за юу аа одоо би яаж болох вэ яах вүлээ гэд нилээдгүй бодсон байгаа бас ингээ харагдаж байна. За тэгээд ингэж өөрийнхөө юу гэдэг одоо юу гэдэг энэ зүйл болохгүй байлаа гэд бууж өгөөгүй байгаа байдал айгүй харагдаж байна. За тухайн үед ингээд хүснээр нь болоогүй тий. Тэгтээ за одоо би юу хийж болох вэ гэж айгүй их бодсон юм байгаа байдал харагдаж байна. Тэгээд энэ байдал чинь таныг өөрт чинь одоо энэ аз ивэлийг бол дууцсан байна та өөртөө. Одоо юу гэдэг зарим хүмүүс чинь ингээд зааз болохгүй байна гэд ингээд хайчдаг бол таны хувьд бол тийм биш байсан. Өөр надад ямар арга зам байна. Би өөр яаж болохоор байна гэж маш их эрэл хайгуул хайсан, бусадтаас ингэж тусламж хүссэн. Тэ ийм байдал бол харагдаж байна. Энэ хандлагаараа та маань өөртөө маш их юу дууджээ. Аз ивэл дууджээ. Тийм ч учраас байр орон сууцтай холбоотой тэ эсвэл гэр бүлтэй холбоотой одоо айгуу том ивэл таныг бол танд бол ингээ ойрхон ирсэн байна. Тийм ингээд маш олон хүмүүс ингээд ихэнх хүмүүсийн хувьд байр орон сууц болов уу гэж би бол харж байна. Тийм ээ. Хэдүүлээ. Зөвлөгөө харъя. Ботекийн зээл нийл хөөцөлдөө болоогүй хүмүүс байж болно. Эсвэл байр орон сууцтай болъё болчихдоггүйсэн хүмүүс байж болно шүү дээ. Тэр хүмүүс байж болно. За эсвэл гэр бүлийн хувийн амьдралтай холбоотой. За үр хүүхэд байж болно. Тийм үр хүүхэдтэй болъё гэж бодож байсан хүмүүс байж болно. Ерөөсөө л тэр одоо эсвэл хостой болъё ч юм уу тий. Ерөөсөө тэр зүйлсүүдтэй холбоотой ийм аз ивэл ирж байна. За энэ дээр бас ингэж байгаа байхгүй юу? Ерөөсөө ингээд хүний ингээд маш юм нандин за тийм хүсэл байна. Зүрхэн чакра тий. Ерөөсөө хүний гэр бүл гэдэг бол шууд л хүний одоо зүрхтэй холбоотой байдаг шүү дээ. Тэгэхээр тийм зүйлсүүд байна. За тэгээд хүүхэд бас байж болно ийм гоё тий. Хүүхэд ингэж барьсан хүн байгаад. Тийм энэ дунд маань хүүхэдтэй болж чадахгүйсэн хүмүүс маань хүүхэдтэй болохоор байна тий. За эсвэл хайртай хүнтэйгээ уулзрахгүй тий. Ингээд хань ажилтайгаа уулзрахгүй яваад байсан бол уулзрахаар байна. За эсвэл өөрийн гэсэн гэр оронтой гоё ингээд гэр бүлтэй болъё гэж бодоод яваад байсан ч болохгүйсэн бол болох нь байна. За иймэрхүү аз ивэл ирж байна. За хоёрдугаар бүрэлдэхүүн сонгосон хүмүүс ямар аз ивэл ирж байна вэ? Нэмэлт мэдээлэл харъя. Тийм группийг сонгосон хүмүүсийн хувьд маш их одоо эрэл хайгуул хийсэн гэж би яриад байсан шүү дээ. Түрүүнд ямар нэгэн зүйл ингээд болохгүй болохт нь ингээд хайчаагүй за яг дахиад тэр мессеж гарч ирсэн байна. Тэгээд та нартаа зөвлөгөө харъя. Энэ группийн хүмүүсийн эрг хаа зэвэл нь бол маш гоё аз ивэл байна. Маш шаргуу дайчин юм хүмүүс байгаа л харагдаж байна. За тэгээд independence, claim your independence. За тэгээд өмнө болоогүй бүтээгүй те урмж ургалж байсан бүх зүйлсүүд бол одоогийн энэ гоё шагналыг өгөхгүй л ирээд байсан юм аа. Тэгээд жоох юм чаленжтай байж байгаа аз ивэл нэрж байгаа хүмүүс гэдэг хэлсэн шүү дээ. Тэгэхээр бол тийм байна. Тэгээд энэ зүйлсүүд болсноороо та өөрөө өнөөдрийн та бол маш юм одоо бие даасан юм хүчрхэг өөрийн гэсэн одоо юм хүчтэй гэр бүлтэй ч юм уу тийм хүчтэй амьдралын суурийг босгосон юм хүмүүс бол байхаар харагдаж байна. Хэрвээ ийм зүйлсүүд болоогүй байсан бол та маань одоо яг одоогийнх шиг ийм гоё ийм одоо ийм бат бөхтэй ийм суурийг бол ингээд амьдралдаа бүтээж чадахгүй байх байсан. Тийм учраас
гоё ингээд зүрхээ хайрлах тий зүрхийг чинь хайрлах, таны хайрыг хүлээж авах, таныг мөн буцаагаад хайрлах ийм гоё гэр бүлийг илгээж байна. Тэ ийм гоё гэр бүл гоё юм аюулгүй мэдрэмж гоё байр тэ орон сууц гэр юу л энэ тэр гоё зүйлсүүд дээр бол ингээд аз ивэл нэрж байгаа хүмүүс байна гэж л харагдаж байна. Тэгээд амын доотлын юм дээр чинь ингээд 4 тоотой emperor гэсэн байгаа байхгүй. Тэгэхээр 4 тоо чинь өөрөө маш одоо юм бат бөх суурийг ингээд илэрхийлж байдаг. Тийм учраас танаас маань ийм гоё ивэл ирж байна гэж харж байна. За мөн жинлүүрийн орд гарч ирсэн. Жинлүүр хилэнц загсны ордныхан маань нарсаар мандалттай ордууд нь энэ ордууд дээр байх боломжтой байна. За тэгээд та нарт маань маш гоё ивэл ирж байна. Энэ гоё ивэлээ гоё халгаад тусаад хүлээгээд аваарэ. За тэгээд миний бичлэгийг үзсэн та нартай маш их баярлалаа. Дараагийн бичлэгээрээ уулзцаая. Баяртай. За 3 дугаар группийн маань уншлагатай давтамжаар л за та нар маань энэ цэнхэр жолоог за эсвэл энэ сарны картыг сонгосон бол энэ та нарын маань уншлага эхэлж байна. За тэгээд хэдүүлээ шууд уншлагатаа оръё. За 3 дугаар группийн хамт маань одоо ямар хуу аз ивэл ирж байна вэ? Ямар аз ивэл амьдралынхаа аль талбарт ирж байна гэдгийг хэдүүлээ. За Уранус гараг хүрээ ордон дээр 9-р. За тэгэхээр та нарын маань хувьд юу байна? Амьдралыг харах үнцэг. За гадаад улс орн руу явах, за эсвэл сурлага хөдөлмөр за энэ зүйлсүүд дээр аз ивэл ирж байгаа байдал харагдаж байна. За энэ нэг тийм хийсвэр зүйл гэхээс илүү бас илүү юу байна? Юу гэдэг вэ? Ийм материалог тий ийм зүйл гарт баригдаж нүдэнд харагдах бас таны одоо санхүүтэй жууд холбоотой ч юм уу тий. За ийм үйл явдал ийм аз бол эрхнээ. За тэгээд энэ аз сая энэ 7 сарын 7-нд за дэлхийн ван Тэнгэрийн ван гараг маань энэ одоо Тэнгэрийн ван гараг гэж Уранус гараг гэдэг байхгүй. Уранус гараг маань 7 сарын 7-нд юугаар сайлсан байгаа. Ордоо солиод Хүрээ ордонд байж яснаа. Хүрээ орд руу орсон байхгүй. За тэгэхээр та нарын маань хувьд за энэ шилжилт хөдөлгөөн та нарын азыг бол идэвхжүүлжээ. За тэгээд 9-р гэр маань өөрөө азийн одоо гэр байдаг байхгүй. Хүний одоо good fortune буюу одоо энэ аз ивэлийг илэрхийлдэг юм гэр байдаг. Тэгэхээр бол энэ группийн хүмүүс за маш том аз ивэл ирнэ. За миний сая энэ 3 групп дундаас хамгийн азтай нь гэж бол хэлэх хэл байна. За тэгээд та нарын маань аз ямар аз байгаа вэ гэдгийг харъя. За talk less, feel more. За юм карт гарч ирсэн байна. За энэ маань яа дарагдчих. За болж байна. За 3 дугаар группийг сонгосон хүмүүс юм маань ямар аз тэдний хүлээж байна вэ? Маш юм азтай. За үйл явдал болох нь бол тодорхой байна. Маш гоё картууд гарч ирж байна. Хамгийн азтай группийг та нар маань сонгосон байна. За харцгаая. Таны хүсэл байна. Энэ хүсэл бол за биелээгүй нилээдгүй ингээ утсан энэ хүсэл. Тийм. Биелэхгүй нилээн утсан юм хүсэл. Тэгээд ойрын хугацаанд ер нь нилээдгүй юм одоо ядаралтай байсан үүрэг хариуцлагт маш их дарагдчихсан. За ийм хүмүүсийн группийг сонгожээ. За энэ аз ивэл ирснээрээ тэр бүхэн одоо ачаатай нурууны ачаанууд бол ингээ гоё хөнгөн болоод за тэгээд сэтгэлийн шархуудаа маш гоё хамгаах нь өөрийнхөө хүчийг буцаж олж авах нь ийм ивэл ирж байна. Тэгээд энэ яра хөө хинхэн сан тэхэн сан гэж бодчихсон. Тэгээ бүр тэр тэнгэрт бүр тэнгэрийн хол юм шиг санагдсан. Тэр мөрөөдөл чинь тэр хүсэл чинь биелэх нэ.
За тэгээд энэний ингээд юу яагаад гэсэн те энэ хүсэл нь биелэхгүй энэ аз нь ингээд ирэхгүй байгаад гэсэн шалтгаан нь бол танд амралт хэрэгтэй байсан. Тийм та ингээд түр ингээд амс хийх те тэгэхгүй ингээд өмнөхөөрөө ингээд те өмнө нь ингээд байсан тэр цаг хугацаанд чи ингээд энэ аз ирсэн бол та тэрийг ерөөсөө ингээд одоо enjoy хийгээд те гоё ингээд тэрийг таашаагаад хүлээж авч чадахгүй байх байсан. Тийм учраас яг одоо те энэ 7 сарын 7 буюу те энэ гарыг ирсэн энэ өөрчлөлт ингэж ирж байгаа нь таны хувьд яг зөв цаг одоо нөгөө divine timing буюу те яг энэ болох ёстой зүйлсийг санаас ингэ болж байгаа энэ үйл явдал юмаа гэсэн байна. За тийм бэ. Хүмүүс явд за ямар мөрөөдөл вэ те маш гоё мөрөөдөл өөрийнхөө сэтгэлийн шархыг идгээсэн, нуруунаас авч байгаа хөнгөлсөн ийм байдал бол харагдаад байна. За энэ яг юу байж болох вэ те? Тийм харъя за хийсэн чинь за ингэж юм. Юу яа чи одоо ингээд нэг юм хийх гээд ах хэрэггүй гэдэг чинь тэний зөвхөснөд чинь чи зүгээр ингээд чимээгүү те ингээд байгаа л нэг одоо ингээд хүн амтнд би ингэж байгаа гэд бас яриад хэрэггүй. Тэгээд өөрийнхөө ингээд манифесташныг те болчихгүй одоо ингээд бодож байгаа хүсэж байгаа зүйл ингээд болохгүй байх үү энэ төр гэд бодоод санаа зовоодох хэрэггүй. Чи зүгээр ингээд чимээгүү ингээд байж хаад зүгээр л бид нарт ингээ юу гэж байгаа ингээ шимчгтэй. Тийм. Чи ингээ юу одоо л ингээ та нарын маань хувьд ингээ өөрөөсөө шалтгааллах ингээ бүх зүйлээ хийцэн байгаа хүмүүс байгаа байхгүй юу? Тийм. Тэг ингээ сахиуснууд чинь одоо чи ингээ өөрийгөө ингээ шаналгаад ингээ зовоодох шаардлагагүй. Чи ингээ хийх бүх юмаа бүр ингээ 100%, 1000% ингээ давуулаад ингээ биелүүлжлээ. Чамайг ингээ хангалттай сайн байгааг чинь бид нар ингээ харчлаа. Одоо чимээ сайхан амарнаа. Тэ? Зүгээр ингээ бид нарт хүслээ хэлээ. Тийм чинь яг одоо ингээ зүгээр л сонсоод байж ах цаг. Зүгээр ингээ бусдаас ингээ хүлээж авах ингээ цаг хугацаа чинь юм шүү. Тийм тэгээд чиний одоо зүгээр хийх ёстой зүйл л өөрийгөө ингээ сайхан байлгах. Өөрийгөө тааламжтай байлгах. ертөнцийн хуулийг тий нэг law of attraction буюу өөртөө ингээд гой зүйлийг татах тий тэр мод дээр тавих хэрэгтэй байна. Тэгээ чи хэдий чиний хайрыг мэдэрнэ, хэдий чиний амар амгаланг мэдэрнэ, хэдий чиний буцтай авийг мэдэрнэ тий тэр төдий чинийгээрээ ингээд маш гой зүйлсийг ингээ өөртөө татах болно. Тийм учраас өөрийнхөө энергийг дээгүүр байлгах тэр зүйлсүүдийг ингээд хийгээрээ байнгын талархсан, байнгын хайрын мэдрэмжинд байлгах тий тэр тал дээрээ л өөрийгөө анхаараарай. Чиний одоо нэг ингээд айгүй хэцүүгээ ингээд чаардаа ингээд туулцсан. Тийм учраас чи одоо дахиж ингэж махарч ингээд зоох хэрэггүй. Аз одоо ингээд шам дээр шууд ингээд өөрөө л гүгээд ирнэ гэж юм. Ямар гоё юм. За тэжээвэр амтан те тэн дээр бас ямар сони те энэ гэсэн юм шүү. Talk less, feel more гэсэн чинь дээр бас ингээд listen те. Ерөөс ингээд одоогийн нөхцөл байдал те юу гэмэрч те зүгээр энэ одоо бид нарын ингээд чамд өгч байгаа энэ бэлэг энэ аз ивэлүүдийг зүгээр сайхан ингээд хүлээгээд аваарэ. Чи бүр ингээд хүсэх шаардлагагүй бараг тий. Чи зүгээр л ингээд амар гоё бид нар ингээд энд ингээд амар гоё олон амьтнаар ингээд өөрийгөө ингээд хүрээлүүлсэн ийм гоё ингээд сахиус нэг шиг тийм юм байгаа байхгүй. Тэг гоё ингээд хайр тий нэг энэ дунд ингээд тэжээр амтнтай болох өсдөг гэсэн хүн байж магадгүй тэгэх юм бол гоё ингээд тэр одоо амтныг кэрлээл ингээд хайрлал халамжлснараа бас ингээд өөрийнхөө энергийг дээршлүүлэх юм уу тий. Тийм үйл явдал бас магадгүй.
Тийм үүрэг өвчин. Тэгэл гоё сайн сайхан гоё зүйлсүүд ингэ мэдрээ. За энэ дэр үхрийн орд гэж харж ирсэн чинь дахиад энэ газар ордод гарч ирж энэ үхэр охин одоо материал ордных маш их байх шиг байна. Маш хичээнгүү хөдөлмөрч хүмүүс байна. Юусе энэ материалын байдалд маш их анхаардаг тийм. Энэ хүмүүс байна. За тэгээ удахгүй ингээд нэг тийм гоё мэдээ ирэх юм шиг байна. Бас нэг хүнээс сурагдуулдаг ч юм тий. За ийм хөө. За дахиад энэ сэтгэлээ мэдээж байна. Тэгээд хэрэгтэй хэрэггүй юмнуудаа ингээд сайхан ингээд цэцлээрээ. Юу байж болно, харилцаа байж болно, холбоо байж болно. Тийм одоо хэрэггүй одоо эд хогшил, харилцаанууд, хүмүүс өөрийн хэрэггүй зуршил. Тийм тэгээд нэг хэрэгтэй хэрэггүй юм бас амрууга хийхдээ нөгөө хоолунд. За ийм зөвлөөр харж ирж байна. За тэгээд юмсыг ингээд гоё том зургаар нь ингээд сайхан хараарай. Тэгээд маш юм том аз ивэл ингээд ирж байгаа. Тэгээд өөрийнхөө амьдрал гоё ингээд юу яагаад тий. Enjoy доод гоё ингээд яваарэ. Чи одоо ингээд хийх ёстой ингээд бүх юм ингээд хийцэн. Одоо ингээд гоё өөртөө төвлөрөөрэй тий. Тийм бусдад ингээд тайлбарлах өөрийгөө ямар ч шаардлагагүй. Тийм зүгээр ингээд чамайг гэсэн хүмүүс бол чамайг ойлгоод юу ч яриаггүй байхс чинь хүртэл ингээ ойлгоно. Бид ингээ өөрийгөө тайлбарлах гэж чигээрээ. Бид нарт ч өөрийгөө тайлбарлах гэж бити чигээрээ. Чивэл ингээ хангалттай өөрийгөө харуулж байгаа. Чиж байгаа. Тийм одоо ингээ чиний бол ингээ жаргалдаа умбах тий. Ийм цаг хугацаа гэж бол гарч ирж байна. За хэдүүлээ юугаа яагагүй байна тий. Тэгэхээр шогаа яагүй байна. За Арслангийн орд. За мөн Жилүүрийн ордныхан гарч ирлээ. За энэ нар сар мандалт ордууд нь байх боломжтой. Тэгээ мөн энэ дээр загсны орд гарч ирсэн. За тэгээ та нартаа гоё энэ аз юу хэлээ гоё хүлээж аваарэ тий. Тэгээд аз жаргал амжилт хүсье. Миний бичлэгийг сонссонд маш их баярлалаа. Тэ таалагдсан бол намайг дэмжиж лайк, тэ гоё комент үлдээгээрэй гэж хүсье. Тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая. Баярлалаа. Баяртай.